Сайн уу хүрхнүүдээ өнөөдөр та нартаа өөрийнхөө дуртай зорилгоодынхаа нэгийг ярьж өгөхөөр шийдлээ. Лайк нь хамтлагийн маань бүгдээрээ дуулсан бөгөөд хайр дурлаас гадна хүрлийн үнцэн, мөрөөдөл, алдаа оноо гэд маш их зүйлийг харуулсан өөрхөн зорилгогаа шүү. За ингээ шууд кинонд орцгоё. X-ээс салаад удаагүй байгаа По өөрийн хүсэл мөрөөдлийнхээ дагуу найруулагч болохыг хүсэн ажлын ярилцлагад орсон ч тэнцсэнгөө. Тэнцээгүй учир нь түүний ур чадвар тус дэндүү үнэнч байдалд байдаг. Ажил олгогч түүнээс яагаад ажил хийгээгүй утсныг нь асуухад найз залуутай болоод өмнөх ажилласаа гарснаа хэлсэн. Дахиад найз залуутай болчих юм бол ажилласаа гарч магадгүй гэсэн сэтгэлийг төрүүлснээс болсон байдаг. Манай хүн X-ийнхээ төлөө бүхнээ зориулан ард нь яг л асаалттай танк шиг байсныхаа хариуд өнөөх нь өсөж тамраад одоо чи миний зэрэг тохирох хүн бишээ гэж гоцаад хаяад явжээ. Өөхсөн муусаа X-үүд юм хүн штэ. Бог цаашдаа өөрийнх нь нэрээр S-гээл явжээ за. Азар манай хүнд нэг хөөрхөн найз бий. Тэр найз нь Марс хамтлагийн үнэнч пен бөгөөд бүр албан ёсны пен клубыг нь хүртэл ажилуулдаг ээлод. Түүнийг цаашдаа цэцгээгч гээл явжээ за. Манай хүн түүний ачаар Марс хамтлагийн нэгэн төсөлд хамтран ажиллахаар болно. Цэцгээгч хамтлаг болон агентлагийн тухай бүгдийг мэд хэмжин бэлдэж байгаа л оруулаад ажлын ярилцлагад тэнцүүлж штэ. Марс хамтлаг маань 5 гишүүнтэй бөгөөд 2 дахь цамгаа гаргасны дараа T-Bob-ын жинхэнэ одод болсон гэж байгаа. Хамтлагийнхаа гишүүдийг өөрсдийнх нь нэрээр нэрлээл явжээ за. Харин та хэд маань миний дуудлага энтрийг хастаа оршоогоорэй. НАТО л хамтлагийн туслах хоолой бөгөөд хөгжилтэй, нөхөрсөг, харьяасан өндөртэй. Хонгол, рэпер, чимээгүй, нууцлаг. Дууй бол бүх төрлийн ур чадвартай all-rounder гишүүн. Лего хамтлагийн хамгийн жоохон нь гол бүжигчин Игдүүгийн тойл. Вильям бол хамтлагийн ахлагч гол хоолой бөгөөд мөн битүү авьяас. Марс хамтлаг маань удахгүй тарах гэж байгаа бөгөөд сүүлийн удаа хийх тоглолт болон гишүүдийн бие биедээ зориулан хэлэх сүүлийн үгсийг нь видео бичлэгт болгон түүнийгээ найруулах ажлыг Эст маань хариуцсан авчээ. Баримтат кино юм уу да бараг. Ажлынх нь хамтрагч болох Буржак болон Шаркагч түүнд камерыг нь өгөх ба цаана нь харин Вильям захиралтайгаа жаахан маргалдаж яснаа камер бараа зогсож байгаа Эст дээр хурж ирээд камерыг нь булааж аваад мэдрэл муутай пенүүдийнхээ нэгийг бодчихноо. Уг нь нөгөө хоёр нь тайлбарлаа л гай. Үнэмлэхий чи харъя гэсэн түүнийг нь ажилд авдаг Миках үнгүй кофе аавна гэд аваа явцсан байвал яг уу. Марсийнхан маа нэгэн арга хэмжээндээр үзүүлбэрээ үзүүлэх ба уурж тасч амжина. Сүүлд нь манай Вильям соло үзүүлбэрээ үзүүлнэ. Түүнийг соло уран бүтээл гаргасны дараа Солонгосоос нэгэн агентлаг ганцаарн танд гэрээ хийхийг хүссэн ба Марс хамтлагийг алдартай болоход Вильямын хичээл зүтгэл их байсан учраас түүнийг явсны дараа 4 гишүүн өргөжлүүлэн ажиллах нь агентлагийн хувьд ямар ч үр ашиггүй хэмээн үзэж захирланд тэднийг тарахаар болсон байдаг. Эст маань бичлэг хийхээр хамтлагийн хувцас солих өрөөнд ороход харилцаа нэг л хүйтэн хүндий байгаад байсан байхгүй юу? Ийм л учраас хамтлагийн ур амьсгал нэг л хүнд ээжилтэй. Вильям маань бичлэг хийлгэхээр орж ирэх ба гишүүдтэй хандаж сүүлийн үгээ хэлэх ёстой байдаг. Тэгсэн манай хүн рүү хараад чи пен уулзалтын үеэр байсан мэт. Чи тэнд байсан штэ. Зураг аваад зогсож байсан. Надад нотлогоо нэ. Биднийг тагнах гэж орж ирсэн юм уу? Захиралд хэлээд чамаа хөөхөө чи өөрөө гарах уу? Чамаар тагнуул хийлгээд хамтлагийнхаа нэр хүндийг унгамааргүй байна гिचгтэй. Өөдөөс нь манай хүн чи өөрийнхөө л нэр хүндийг бодож байгаа сте. Хамтлагийнхаа биш. Чи ийм л хуваагч байсан хүн өөрөө амжилтанд хүрээд энэ хүртэл хамтдаа зүтгэж ирсэн найзуудынхаа мөрөөдлийг үл таадаг хүн. Ард үлдэж байгаа хүмүүст ямар санагдаж байгааг чи өртөөж ойлгохгүй. Чам шиг хүмүүс хизээж хамтрагчтай үнэлдэггүй. Амар үг хэлнэ. Хөөхий манай хүн X-тэй зориулж хэлэх үгээ хийшээ хэлчихөө дээ яв. Тэгсэн Вильям маань би ч гэсэн шархлаагүй гэж одоо юу? Амар байсан гэж бодож байна уу? Үлдэж байгаа хүмүүс шархалдаг шиг орхиж байгаа хүмүүс ч гэсэн шархалтын заа гэж хэлнэ. Ингээд манай хүн юм хумаа баглаж эхлэх ба цэцгээгч рүү залхан орхиж байгаа хүмүүс яагаад шархалт юм бол шархалж байгаа юм бол яагаад орхит юм бол гэд асуух ба өөрөөс нь асуу гэснээр Вильямыг хайна. Нэг хөрхөдөө манай Вильям дээвэр дээр хамтлагийнхаа бичлэгүүдийг үзээд уйлцаан зогсож байгаа байхгүй юу? Тэгээд Эстэс маань чи манай хамтлагийн пен юм уу? Аль эсвэл Сэсэн пен юм уу гэд асуух ба аль нь ч бишээ. Гэхдээ нэг удаа пен уулзалт дээр чинь очиж байсан байна үнэ гэд хэлдэг. Өөрийг нь тинээснийг ийм сайн санаж байгаа нь гайхаад пен уулзалтын үеэр Вильям түүнийг харах үед манай хүн хажуудаа ясан бицаа охиныг өргөж хайртай хамтлагаа харахад нь тусалж ээжээ. Ингээд Вильям маань түүний камерыг бусааж өгөөд өргөжлүүлэн ажиллахыг зөвшөөрдөг. Манай хоёр бичлэгээ өргөжлүүлэн хийх ба Вильям маань би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Эсвэл юу хэлэх ёсгүй гэж мэдэхгүй байна гэхэд Эст маань зүгээр дээ дахиад бичгэд болно гэд түүнийг тайвшруулна.
Вильям яг үндэ хамтлагаа тараахыг хүсээгүй бөгөөд захирал нь тэдний цомгийн борлуулалт муу байгааг хэлээд соолоо цамаг гаргахыг ятгадаг. Хамтлагаа авч үлдэхийн төлөө зөвшөөрөх ба соолоо цомгонч амжилттай байдیں۔ Гэхдээ энийн захиралт нь хангалтгүй санагдаж манай хүний ганцаарнг нь Солонгосын зах зээл рүү гаргахыг хүсэж явуулгаар болжээ. Хамтлагаасаа салахыг хүсгүй байгаа хэлэхэд захирал хөхөн хамтлагийнхан чинь чиний хуваарьт тааруулан ажиллахад зовж байгаа. Наад жүжигчин болохыг хүсдэг. Марс дагуулахар чадахгүй. Лего хичээлдээ анхаарахыг хүсэж байгаач Марсаас олоод чадахгүй. Дууй хөтлөгч хонг рэпер болох гээд өөр өөрсдийн хүсэж байгаа зүйлтэй. Чи энд үлдэх нь хамтлагаа аврах биш, харин ч гишүүдийнхээ хүсэл мөрөөдөлд саад болоод байгаа. Сайн бодоорой гिचгнэ. Энэ бүгдийг Вильям Эстэд ярих ба энд үлдэж Марс хамтлагийг өргөжлүүлэх нь хувиа хичээсэн үйлдэл байсан бөгөөд үүнийхээ төлөө гишүүдээсээ уучлал гумаар байна гэдэг. Мөн гишүүд нь Марс хамтлагт байхыг хүсдэггүй бөгөөд тэд бүгдээрээ хамтдаа амьдардаг байсан байрнаасаа нүүсэн гэдэг. Манай хоёр ч Эстийн цагийн ажил хийдэг газар ирээд өргөжлүүлэн ярилцсан. Та эдийн амьдардаг гэрт хин нэгэн амьдардаг юм шиг байна лээ. Жимсний мод хатаж хорж байгаагүй, гэр маш цэвэрхэн байсан. Бас чиний хэлж байгаа шиг чи тийм ч хувиа хичээсэн ахлагч бишээ. Бусдыгаа бодсондоо гаргасан шийдвэр чиглээ холдох замаар энэ асуудлыг шийдэж байгаа чинь жаахан харамсалтай л юм гэлдэг. Ингээд Вильям маань хамтлагийнхаа байшинд очоод гишүүдийнхээ хүслийг биелүүлнэ гэсэн өөрийнхөө бичгийг хараад тэдэндээ өнгөрүүлсэн дурсамжаа дурсдаг. Маргааш орой Нест цагийн ажил дээрээ байж исэн Вильям орж ирэх ба Солонгос явах нэслэгээсээ бултцсан байвал яах вэ? Энэ бүгдийг засахыг хүсэж байгаа хэлээд хамтлагийнхантайгаа эвлэрхий туслаач гээд Эстис маань гуйснаар Марс хамтлагийг дахин нэгтгэх төлөвлөгөөнд орно. Вильям агентлаг дээр ирэхэд Хонг ямар ношоо хийж байгааг ууртаа ярих ба наад харин төрүүлээд Вильямыг цохино. Буржааг, Шаркаагч, Мик ахнаар маргааныг зогсооно. За гэгч манай хүнийг өрөөндөө дуудаад асуудал үүсгэж байгаад нүг хаях бөгөөд чиний юу төлөвлөж байгааг би мэдчихээн. Гэхдээ чиний хүснээр болохгүй. Яахав чамд Солонгос явахад хугацаа хэрэгтэй байгаа бол өгч олж гин. Гэхдээ хамтлагийнхаа гишүүдтэй уулзахгүй. Мөн чамайг дуудахаас агентлаг дээр ирж болохгүй гэдэг. Вильямыг явсны дараа за гэгч наадтай уулзах ба Вильямын шийдвэрт хэн нөлөөлөд хамтраад байгааг наад олж мэдгээр болж хариуд нь жүжигчний карьераа эхлүүлэх боломжийг олж авахар тохирдог. Нөгөө талд манай хоёрын хамгийн анхны ятгах гишүүн бол Наат. Хамгийн хэцүү нь гэхдээ хамтлагаа дахин нэгтгэхийг хүсэж байгаа бол Наатаас л эхлэх хэрэгтэй гиндэ. Эст маань харин гайхаж тэр чамайг цохоо эцтэй гэхэд тийм болохоор л Наатаас эхлэх ёстой гэдэг. За тэгээд өөрийнхөө дугаараа өгөхөд яаралтай хэрэг гарвал залгаарай гин. Эст маань Наатын ажиллаж байгаа зураг авалтын талбай дээр баримтат кинонд хэрэгтэй дүрс олон Наатаас ярилцлага авахар ирнэ. Тэгсэн Наат манай хүн дээр ирснэ. Вильямын бидэнд зориулсан бичлэгийг үзье гэх ба магадгүй Вильямын Солонгос явахгүй гэд багад чи холбоотой байж болох юм гээд сэжиглэнэ. Ингээ зогсож исэн Вильям түүнийг дэмжихээр хоолны машин авчирсан байдаг бөгөөд Мик ах түнд Вильямыг ирснийг хэлэхэд таны зохицуулах ёстой ажил эцтэй гэх ба Эст маань хажуунаас нь харин тийм ээ Наат угаасаа Вильямын учрыг олж чадахгүй штэ гэж шарыг нь хөдөлгөөд Наат маань өөрөө учрыг нь олохоор явна. Камер далимдуулан Вильям маань түүнд ойртчих гайл харин Наат хөөж явуулчих гайл хоорондоо үзэж сарж байгаа юм чинь. Энэ тулаанд Наат ялваа. Тэгээд буцаж хурж ирээд намайг яаж зохицуулахыг харсан мэстэй. Одоо Вильямын бичлэгийг үзээгээд үзнэ. Яг инкийг нь манай хоёр тооцоолсон. Их бичлэгээ өөр тийш нь хуглаад зөвхөн бичлэгийнхээ сүүлийн хэсгийг тастаад дээдсэн байдаг. Наат Вильямд хандан сэтгэлийнхээ үгээ хэлнэ. Энэ хоёр маань хамтлагийн гишүүдээс хамгийн анх дотн найзууд болж исэн юм байна. Вильям үргэлж бэлтгэлийнхээ өрөөнд маш шаргуу бэлтгэлээ хийдэг байжээ. Наат нэг өдөр түүнийг тоглоомын газар давуулан явж манай хоёр бэлтгэлээ таслах ба заа гэгч Наатыг уруу татлаа хэмээн загнахад Вильям маань уруу татсан хүн нь бол би. Тэр харин хохирогчгээд удлаа хэлэн түүнийг хамгаалжээ. Энэ түүхээ хуваалцсан Вильямд амжилт хүсээд бичлэг дуусгах ба Мик ах руу Вильямын хамсаатан хэн болохыг мэдчихлээ гэсэн мессеж явуулдаг. Наат манай хүнийг машиндаа суулгаад эхлээд агентлаар орчээ. Чамаа хэн болохыг мэдсэн болохоор аваач тушаана гэх ба Вильям руу залгаад чамд хэн тусалж байгааг чинь мэдцээ. Тэр бичлэг чинь намайг хуурна гэж одоо юу? Зохиолын дагуу бол бүх гишүүдийн бичлэг ижлэхэн урттай байх ёстой. Минийх 2 минут байхад чинийх 1 минут байсан. Тэгээд ч файлын дараалалд 2 файл дутуу инлээ гэдэг. Наат бүр ухааны ундраг юм аа. Вильям маань Эстэд санаан зовон холбоо барихыг оролдох гэсэн ч өөрөө дугаараа үлдээчихэд дугаарыг нь аваагүй л байлгүй яах вэ? Эст харин Нааттай ярилцахыг хүсэх ба Вильям анханасаа Солонгос явахыг хүсээгүй. Чи яагаад түүнийг явуулах гээд байгаа юм бэ? Жүжигчний карьераа хөөхөд чинь саад болох гээд байгаа болохоор уу гэхэд
Наад маань яг үндэ Вильямын төлөө л ингэж аашлаад байгаа бөгөөд дөрвөн хэрэггүй хүнийг ардаач ирэн хамтлагаа бүрэн бүтэн авч үлдэхийн төлөө соло карьераа эхлүүлэн маш их ажиллаж байгааг нь хараад сэтгэл нь өвдөж байхад түнд Солонгост ажиллах гэрээ ирснийг мэдээд төвөг олохгүй гэсэндээ би жүжигчин болмоор байна. Энэ хамтлаг надад цаад болоод байна гэж удлаа муухай ашиглажээ. Харин үүнийг нь сонссон манай хүн чинээж чамайг ягаад хамгийн чухал хүн чамаас л эхлэх хэрэгтэйгээд байсныг нь ойлголоо. Чи найздаа үнэхээр их хайртай байна гэдэг. Ингээд манай хүн цагийн ажил хийдэг ойдлын газраа ирэхэд Вильям араас нь амьсгаацаар орж ирнэ. Наад түүнтэй уулзъя гэж хэлүүлсний дагуу түүнтэй уулзахаар тоглоомын газар руу юмнаа. Ингээд манай хоёрч сайхан ярилцаад авах ба одоо ч хамтлагийнхаа байранд амьдарч ирсэн хүн наад болж таарах бөгөөд Вильям түүнд модыг нь усалж ийсэнд бас хонгоос төрүүлж өөрийг нь цогсонд баярлаа гэж хэлнэ. Наат маань түүний царайнд будаа олчгоо тэгсэндээ хонгоос уртаж зөөлгөөн зогсон байхгүй юу? Хүний найзаа гэдэг. Та хэд маань ийм найзтай бол алдаж болохгүй шүү. Наат маань дууийг ятхан хамтлагтаа авчирчээ. Одоо үлдсэнийг чи өөрөө авчираарай гэх ба дараагийн хүн бол Хонг. Наат хурж ирэн Эсттэй уулзах ба Хонгийн хаана юу хийж байгааг Мик ахаас өөр хинч мэдгүй гэнэ. Ингээд Эст маань Мик ахаас үг нь харуулж харин Наат за гихчээс агуулгын төлхөөр авахар болно. Тэр агуулгад Хонгийн өмнө бичиж байсан дуу байгаа бөгөөд тэр дууг олчвол Хонгтой харилцахад амар болно гэж боддیں۔ Хонг маань дуу зохиох дуртай бөгөөд түүний зохиосон дуунд дуртай болохоор агентлаг гэрээ байгуулсан гэж бодсон ч сайн рэпер хамтлагт хэрэгтэй байсан болохоор агентлаг түүнтэй гэрээ байгуулжээ. Хинтээ жарах дурггүй ганцаараа байхыг илүүд үздэг түүнтэй Вильям ланх дуугаа бичгтэн зөвлөгөө санал хэлэн түүнтэй дотносож ээжээ. Харин энэ хайгаад байгаа дуу Вильямын цомогтоо заавал оруулна гэж Хонгод амлаж байсан дуу бөгөөд заа гэгч татгалзсан агуулгад үлдчихэлтэй. Наат Эст хоёр маань агуулгад дууг хайгаад ээжсэн Вильям маань туслахаар ирнэ. Тэгсэн Хонг залгаад түүнтэй уулзахыг хүсэж байгаагаа хэлээд удахгүй гудамжны рэпийн тэмцээн болно. Одоо манайхаар бол рэп дэмбэ юм уу хаашаа. Тэрэнд хамтдаа оролцъё. Тэднээс айдлуудыг дандаа басамжилдаг хэн болохоо хоёлаа харуулъя барь гэж шүү. Ингээд Вильям яваад өгөхөд Наат манай хүний хажууд ирснээ өдөж байна. Чи Вильям дурлцсан мэт. Тэр ч хамшиг том залуу дэш жижиг охтод дуртай. Хэрвээ чи түн туслаагүй бол чамайг тоохгүй байсан. Харал та. Дууй бид хоёр эргэж ирснээс хойш бараг чамтай харьцахгүй байгаас тий. Удахгүй Хонг ирээд ирэхэд мартагдахдаа бэлэн байгаарай л гэж байна. Дууйг хамтлагийнхаа байшинд ирэхэд найзынхаа цогцыг ирж аваарай гэсэн бичиг Хонг ширээн дээр үлдээсэн байдаг. Ингээд Наат руу залгаад энэ тухай хэлэх ба тэр газар нь айдлуудыг үзэн яддаг рэпрүүдээр дөрөн өөрсдөө жинхэнэ рэпер гэж үздэг хүмүүсийн цугладаг газар юм байна. Хонг Вильямыг хурж тэнд дуудан доромжлуулах бодолтой байгаа юм байна гэд таамаглана. Дууй маань яран Вильям дээр ирээд Хонг ирэхгүй байхаа тэр чамайг хуурч авчирсан гэхэд Вильям маань мэдэж байгаа гэдэг. За ингээд рэп дэмбэ маань эхэлнэ. Нэг ногоон үст гарч ирснэ. За яах вэ? Чи эхлэх юм уу би эхлэх юм уу? Магадгүй би эхлэх хэрэгтэй болтой. Чамайг харахад тархич нь хоосорсон бололтой энтэр гинэ. Миний дашин дээр ирсэн зоргийг чи үнэлээд сайхан доромжлоод өгье. Гэхдээ энд чиний хөөрхөн царайч нь ш тархич нь л тус олно гэн шүү. Йоо али хөгжмөө их чинь хэдэн мөр холбоотох юм. Чаасаа. คนจะคิดอะไรก็คิดได้เก่งอยู่คนเดียวชนะคนเดียวไม่แพ้พ่ายคลิปละโฟมาสอนชีวิตให้เด็กมันนิดอย่าตีสนิทว่ากูไม่โอ้บอกว่ากูไม่ต่างจากมึงมองไปนิดมึงติดมโน Байталч халуухан болж Вильям маань ялагдана. Тэгээд ногоост Хонгийг тайзан дээр ороод чи манай бүлгэнд нэгдэхийг хүсэж байгаа бол түүнийг яг энэ тайзан дээр дуусгах гэдэг. Хонг гарч ирээд Вильям руу хараад ийс ихнүүдээ гисэн эргэж хараал ногоостыг болгож тавина. มันไม่ได้เฟกมันพวกอีโก้มึงทำกูตาสว่างกูมีโซ่ฝึกมามากมาจนไอดอลมันคงกว่ามีดอีโต้ Хонгийн Вильям дурлаад байгаа шалтгаан нь тэр дуунаас олоогүй. Харин хамтлаг тарж утран хамтдаа амьдрахаа байснаас олж уурсныг нь Вильям маань ойлгосон болохоор хижнээн доромжлуулах байсан ч тайзан дээр гарчээ. Ингээд бие биенийхээ сэтгэлийг ойлгосон болохоор Хонг маань хамтлагтаа эргэн нэгдэхэр болов. Харин тэднийг эвлэрэлтэн нийлээд инээлтэн зогсож байхыг манай Лего холоос харан дургүйхан зогсож яадаг. Эст маань хөөрхийн Наатыг хэлсэн үгийг бодоод эморчгсан сууж исэн. Вильям залгаад мессеж ирнэ. Өтөө өдөржээ хариу өгөөд уучлаарай. Танд муухай санагдсан мэдтэй гэхэд манай онч зүгээрээ л гин. Тэгсэн муухай санагдсныг нь мэдчихэна. Бас би шалтгаан тоочгүй. Намайг үнэхээр уучлаарай. Цаашдаа улам хичээнэ гэдэг. Хөөрхөн маастай. Ингээд шүнжин уцаар элдв янзын зүйл харилцах бөгөөд өглөөс ирсэн чинь уцаа таслаагүй тэр чигтээ унтцсан байвал яах вэ? Тэгээд байна уу гэсэн өөдөөс нь таас ирсэн өө ч гэх шиг. Гитараа барайл дуу дуулж өгнө.
Яаж юм хөрхөн байдیں۔ Өглөө сэрэл хайртай хүнийгээ додоолохыг сонсгоно штэ. Манай хүн ч ажилдаа явж байхдаа Вильямтай ярьсан яриагаа бодоод гэрлэн тохооноос хоцронгоо алтнаа. Зам хөндлөн гарахаас айдаг байхгүй юу? Тэгсэн хажууд нь нэг хүн гарч ирэх ба Вильямыг гэж бодоод энийг л харсан. Наад заяа. Уух юм авахгээ зогсож яснаа наад руу хараад санаа алдсанд яасан. Сая зам хөндлөн гарч байхдаа над руу хараад энийгээ дэсэн мэдстэй ихэд чамаа гэж бодоагүй болохоор гिचгнэ. Тэгсэн Вильямыг бодсон юм уу? Даанч тэр эрэгтэй хүн сонирхдгүй л дээ гэд хэлэхэд найзаагаа мэдгүй л андаа. Намайг сонирхдгүй юм бол яагаад надтай шүнжээ уцаар ярих вэ гинэ. Хитэн шүн та хоёр ярьсан гэсэн чинь өчигдөр анхных нь байсан гэ хэлтэй. Тэгсэн би чамд өнгөрмөөргүй байна л да. Бид хоёр бүр шүн алхан өглөө болтол ярьдаг байсан юм чинь. Шүнжээ ярих нь учиртай шинжэн бол бид хоёр үжээ учиртай болсон байт юм агаадтай гэж ундраагаад нас. За тэгээд энэ хоёр маань бүр үзэж тарнаа. Энэ наад одоо Вильямыг ээстээс харамлаад байгаа мó, ээстийг Вильямаас харамлаад байгаа мó бөө мэд. Тэгсэн Вильям манай хүн рүү залгах ба наад утсыг нь булааж аваад ярьчихснаа спикер дээр нь тавиад хэрвээ чамд хамт ажилладаг хүн чинь дотн болохыг хүсэж байгаагаа хэлвэл чи тэр хүн чамайг сонирхож байна гэж ойлгохгүй гэхэд найзууд болохыг хүсэндээ л тэгсэн байхаа гэж ойлгоно гэдэг. Манай хүний царай бараах бол харин энэ наад бүр баярлаж өглөө. Легог хамтлагтаа эргэн ирүүлэхийн тулд бүтээгдэхүүний зар сурталчилгаагаар далимдуулан хамтлагаараа кемпинг хийхээр явна. Гишүүдийн бичлэгийг хийгээ зогсож байсан наад хоёр дээр барьчихсан ирэх ба нэг нь манай хүний хүзүнд зүйлэгдэв. Вильям тэрийг нь харалгүй л яхав. Хар цагаан доогүй машиндаа суучна. Тэгсэн наад яаж зүгээр ахав? Тэр чам дургуун биш үгээд хатгаастай. Гүй тэгсэн өмнөх оройн Вильямтай уцаар ярихдаа наад энэ аяллаа төлөвлөгөө гаргасан. Легог хамтлагтаа буцааж авчрах гээл наад үнэхээр сайн байгаас тээ. Наад гэд баахан наатын тухай ярьсан байхгүй юу? Тэгэхэр чи ууралт юм аастай. Гинэт үүнийг ойлгосноо яасан? Манай хүнч чамааг яриад байсан болохоор ууралсан биш үү? Энийг аав. Надаас хоолой гэж авсан. Хамгийн сул Лего ирж машиндаа суух ба урд суугаад чихвчээ зүчгэн. Уур амьсгалч хүндэн шүү. Кемпинг хийх газраа ирээд майхангаа барих гэсэн чаддаг амтаа алгаа. Зигзийсэн сайхан залуучуудаж хараач дээ нэрээ. Манай бяцхан Лего л барьж байгаа чинь хоол хийх болоо. Бас л чаддаг хүн байхгүй. Дахиад манай бяцхан Лего хийж байгаа юм чинь. Эстман нарны тас гаргаж ирээд Вильям наад хоёр төгсөн чинь наад альчганаад Эстийн нүрэн төрхөж өгч мөгөөд. Тэгсэн Вильям тэр хоёр руу цэхэн цохон хийж байгаа юм чинь. Тэд хамтдаа Легогийн ажиг харсан. Энийг ч туршиж үзлээ, энийг ч хийж үзлээ гээл бөөн зураг. Бүгдээрээ л түүнийг хамтлагтаа буцаж ирэхгүй тулд янз бүрийн зүйл хийгээ завгүй байна гэж ойлгох бол Эстман харин түүнтэй ярилцахыг хүснэ. Манай хүн түүнээс хамтлагийн үйл ажиллагаа дуусны дараа юу хийх төлөвлөгөөтэй байгааг нь асуухад шаал өөр зүйл туршиж үзэх хүсэлтэй байгаагаа хэлдэг. Яг л IG дээрээ нийтлсэн зөвлөж чигээ юу. Гэхдээ чи надад нэг хүнийг санагдуулж байна гэд ярих ба тэр хүн манай Эст өөрөө ахгүй юу? Бүхэл амьдралынхаа төлөвлөгөөг X-ээрээ тусуулж өгсөн түүний амжилтын төлөө өөрийн цаг хугацаа, мэдлэг ур чадвараа зориулсан байхад нь чи надад тохирох хүн бишээ гэд хаяад явчихсанд юу хийхээ мэдэхгүй байх үедээ яг л Лего шиг олон зүйл туршиж үзсэн байдаг. Тэгээл өөртөө нь адилхан юм шиг санагдаад харилцаж үзхийг хүсчээ. Лего түүнээс ном уншихад төгсгөл нь яг адилхан байдаг шиг дахиад адилхан дуусвал яах юм бэ гэж асуухад манай онч магадгүй энэ удаа илүү сайн байна гэд дахин эхлүүлэх зоригтой байх хэрэгтэй гэснээр Лего маань хамтлагийнхантайгаа ярилцахаар болдог. Ингээд хамтлагийн гишүүдээсээ бид дахин нэгдсэн ч эцэст нь хамтлаг тарахаар бол та хэдийн ур чадварт найддаг гол бүжигчин хүний хувьд надад өөр карьер байхгүй штэ. Би цаашдаа юу хийх юм бэ гэхэд наад би хэдий жүжиглэж чаддагч дандаа л туслах дур авдаг. Бид дахин бүтлгүүтвэл бараг чи хамгийн сайн карьертэй байна хаа гэдэг. Тэгсэн дой маань гол бүжигчин байлаа гэд яана гэж Blackpink-ийн Lisa ч гэсэн гол бүжигчин штэ гэх ба тэр чинь рэп хийдэг штэ гэсэн Хонг маань би чамд заагаал өгөхөд болно штэ. Вильям харин дуулалтаа сайжруулахад чинь тусалж нэгснээр манай хэдэж хамтлаг байхын үнцийг одоогоочрыг тайлж байгаа л та. Бяцхан Лего маань байрандаа ирснээр хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ болвоо. Вильям манай хүн руу залахгүй яах вэ гэж дугаарыг нь хийгээ суужсэн. Дугуй хурж ирээд харилцах ба хэрвээ чи түн сэтгэлгүй бол худлаа найдвар төрүүлэх хэрэггүй. Шүнжин уцаар ярина. Дугаарыг нь цээжэр мэднэ. Бүр наацтай хартна. Тэр хүн лав чамайг өөрт нь сэтгэлтэй л гэж ойлгож байгаа байх таа гэж хэлнэ. Даанч өөрөө сэтгэлтэй үгүйгээ ч мэдгүй байгаа. Дууй маань нэг арга зааж өгсөний дагуу сэтгэлтэй үгүйгээ мэдгээр түүнтэй уулзахаар явнаа. Төр хөдөлгөөнгөө зогсож байгаа ч гэснээ тэрдэг. Дууийн хэлснээр бол хэрвээ тэр үед зүрх хурдан цохолж эхэлбэл
тэр хүндээ сэтгэлтэй гэсэн үг гэснээр Вильямын зүрх хурдан цохилж сэтгэлтэй гэдгээ баттгаж авбаа. Хамтлагийнхан бие биетэйгээ илүү ойртож байгааг мэдсэн Зак эгч Эстийг сэжиглэж эхлэх нь тодорхой болохоор Нат манай хүнд Вильямын хамсаад намайг байсан гэд хэлчихээ. Чамайг аврахын тулд би өөрийгөө залиусалж штэ. Ямар үтэй л гэж юм. Манай хүнч Натын хэлсний дагуу Зак эгчэд аялалд явах санааг надад өгсөн юм а. Ёстой тэднийг дотн олгоно гэж бодсонгүй гээл үлээж байгаа юм чинь. Зак эгч түүнээс дууж гисэн хамтлагтаа нэгдсэн үү гэд асуухад тийм ээ гэх ба тэгвэл хамтлаг бүрдээгүй л байгаа мэн гэд учир битүүлэг юм хэлнэ. Харин нөгөө талд манай хэд сүүлийн тоглолтоо хийх өдрөөс өмнө бид хамтлагаараа хангалттай орлого олж чадна гэдгээ батлах төлөвлөгөө боловсруулах ба тоглолт болоход ердөө 3 сарын хугацаа олцсон гин. Вильям Хонг 2 шин дуугаад 3-7 хоногт багтаан зохиохоор олж харин Лего бүжгийг хариуцахаар болно. Натыг дууны клипийг хариуцаарай гэсэн. За би ястаа хуудах уу? Зүгээр агентлагийн анхаарлыг өөр дээрээ татаад байж ивнэ. Энэ дунд дуугийн хийх зүйл яагаад байхгүй байгаа вэ гэхээр айдлуудын үргэлжлэлийг агентлагаас хоригддог штэ. Тэгсэн манай хүн найз охинтой болчиж түүндээ маш их хайртай бөгөөд салах бодлого. Энэ хിവэрээ хамтлагтаа эргэж ороод түүний үргэлжлэн задрвал хамтлагт муу нөлөөтэй болохоор нэгдэж чадахгүй гэдээ хэлдэг. Зак эгчийн хилээдээс үг ийм л учиртай ажил дээ. Вильям түнд Марс заавал 5 гишүүнтэй байж иж Марс хамтлаг болно гэхэд та хэд дөрвөлээ байсан ч чаднаа. Чи хамтлагийн гол хоолой, Нат туслах хоолой, Лего бүжигчин, Хонг Рэбер та дөрөв яг төгс олно гэдэг. Манай хэд дууийн хинтээ үерхэж байгааг олж мэдэн найз охинтой нэрлэлцэж түүнийг ятгуулах төлөвлөгөөнд орно. Тэгэхээр хамгийн удаан ойрхон байсан хүн л аж таараа гэд Шарка ихчээ сэжиглээд наадын. Наад Лего 2 ирснэ. Уус авах гэсэн мөнгө байдгүй. Та зээлэж гинэ. Тэгээд мөнгө өгсөн чинь бүгжийг нь сайн харж шүү. Юу гээл Шарка ихч байхав дээ. Тэгсээ ерөн заавал эмэгтэй хүн байх хэвээр мө гэснэ. Буржак их сэжиглээд наадын. Дахиад ирснэ. Мөнгө байна уу хаа гэсэн. Бид ядуу гэж авсан. Ахаа гойж штэ гээл мөнгө авах ба Буржак Шаркагч 2 хос бүгжтэй байвал яах вэ? Тэгснэ чи намайг дуурайгаад адилхан бүгж авсан юм энэ төр. Хий итгэдийн зүгээр. За тэгсэн тэдний хажуугаар яг нөгөө хос бүгжийг нь зөөсөн хүн өнгөрөх бөгөөд нөгөө талд Вильям Хонг 2 ч гэсэн хин гэдгийг нь мэдсэн байдаг. Вильямаа найз охинтой ярилцах ба дууй маань хамтлагтаа эргэн нэгдэхээр болжээ. Гэхдээ Вильям дууйг хамтлагт ямар хэрэгтэй хүн болохыг нь ойлгуулсан болохоор эргэж ирсэн байдаг. Дууй маань all rounder гишүүн штэ. Хэрвээ Нат болж чадахгүй бол дуулчихна. Лего бүжгэлж чадахгүй бол бүжгэлчихнэ. Хонг рэп хийж чадахгүй бол орлоод хийчихнэ. Гэхдээ энэ бүгдээс илүү дууны бусдыг удирдах чадвар, хамтлагийнхаа ирээдүйг зөв тодорхойлох алсын хараа, гишүүдэд харж хандах сэтгэлгээд юугаач орлуулшгүй зүйл дуунд бий гэдгийг ойлгуулсан байдаг. Эстманы Вильямын хэлсэн үгнээс болоод бүр эморчжээ. Цаашдаа өөртөө санаа тавьж байгаарай гэж хэлсэн байна л та. Цэцгийн эгч рүү мессежчээд ямар утгатай болоо гэж асуусан. Надаас холдоол гэсэн утгатай биш үү гэж байна. Тэгсэн Вильям орж ирээд намайг тэгж хэлэхэд та юу гэж ойлгосон бэ гэд асуунаа. Тэгээд миний хэлсэн үг бол зүгээр болгоомжтой байгаарай л гэсэн утгатай маа. Хүмүүс мэдвэл сайн зүйл болохгүй штэ гэдэг. Үгүй энэ чинь хоёлаа жогорё. Гэхдээ болгоомжтой байхгүй бол хүмүүс мэдээд балран шүү хоёлаа гэсэн утгатай өстэй. Тийм манайхаа. Ингээд манай хоёр хамтдаа алхасаар Истийн гэрээ үдэнд ирэх ба хоёр зайлагч нь саалж хавцаж чаддгүй. Тэгээд буцаад автобусны буудлын руу Вильямыг хөргөж өгөхөр алхав. Автобус ирсэн чинь суухгүй штэ. Гэрт чинь хөргөж өгье гинэ. Гэртээ ирсэн дахиад автобусны буудлын дээр ирээд дахиад гэрлэн гээл хөөрхөнцөөр агаад хідэж энэ хоёрын хооронд явдсан юм дээ. Вильям маань дууйг надад туслаач гинэ. Яасан гэхээр Эсттэй хамт кино үзнэ гэд ярьсан байхгүй юу? Тэгсэн битүү ажлын хуваар дууй маань ястай дорн очрыг нь олж байгаа юм чинь. Тэгсэн Хонг Лего 2 орж ирснэ. Чи надад хэрэгтэй байна гэд дууийн гаргаж өгсөн хоосон өдөр дээр ажлын төлөвлөгөө биччихвээ хөрхий. Тэгээд манай хүн руу залгаад уучлаарай кино үзэх зав гаргаж чадсангүй. Ажил дуусгаар заавал хамтдаа үзнэ гэд амлдаг. Ойрдоо завгүй байх болохоор би рүүгээ юу хийж байгаа зургаа явуулжээ гэж тохирно энэ хоёр маань. Манай хэд удахгүй шин дууныхаа ажилдаа орчхоор завгүй болно гэд хүнсээ нууцлж авахар дэлгүүр хийсвэ. Тэгсэн дууй маань манай хоёрыг ойрхон байг гэж бодоод Вильямд хандан дууны клипнийхээ зохиол санааг болоход чамд туслах хүн хэрэгтэй штэ гэж хэлсэн. Наад тэндээс би л биш шүү гинэ. Тэгсэн чамаа хэлээгүй Эстахаа хэлж юм гэсэн Вильям гэж мангар юм прол ялгадгүй насан. Наад зүгээр сэргэлэнтэй л найз минь чамд хийх ажил байгаа. Юу яач? Тэгэхээр би л одоо клипэндээ санаа тавихаас таа гинэ. Ёстой би л авч чадахгүй шүү гэдээсэн хүн. Би Эстийн нэрийг сонсоод би хийгээл болж байгаа юм чинь
Манай хүнч Вильямаас ирсэн зургаа харан нүүр дүрэн Мишель тодруулцаа явж байсан. Наад гарч ирсэн ээ. Вильямтай ойрхон баймаар байна уу? Надаа арга байна. Би дууны клипийг хариуцгаар олсон. Та надад тусалвал манай байранд байн ирээд түүнтэй уулзаад иж болно штэ гэж тархийг нь 360-аагаад зөвшөөрүүлчихэж байгаа чинь Эст тэдний байранд ороод ирсэн Вильямын баярлаж байгаагээ. Тэгсэн наад алив таны юу хийснийг чи харъя даа гэд өгийн зөрөөгөө чирээ авчихдаг наасан. Дууй маань дахиад шалтгаан гаргаж өгөөд дуу клип хоёр хоорондоо уялдаатай байх ёстой. Чи очоод дууныхаа утга санааг тайлбарлаад өг гэд явуулах ба би бинийгээ хараад жумалцаад эхэлсэн. Наад хэрэггүй би өөрөө тайлбарлаад хэлцэн гэж юм. Йой тэгээд бүр жав гээл хөөгөө явуулчвал яах вэ? Юу нөгөө клипний ажил тусалвал Вильямтай ойрхон байна гэдээсэн. Манай хүнч тэндээс гарахдаа муу худалж амтан Вильямтай ойрхон байх боломж өгнө гэчээд тэр боломж нь гарч ирэхэд чи хөөгөө явуулчлаа штэ гэд өглөөстэй. За ямар ч тааж клипний концептын ажил дуусаж хамтлагийн гишүүдийн санаанд бүрэн нийцжээ. Тэгээд дуугаа сонсоод ээжсэн наад яваад өгөх ба араас нь Вильям очтол ширээд ирлээд унтаж байгаа Эстиг маань учир зүггүй хуцаан зогсож байвал яах вэ? Манай хэд төлөвснийхаа дагуу ажилласаар шин дууны хаард гарлаа. Ингээд завтай болсон болохоор Вильям манай хүнээс ярьж яснараа кино үзхийг асуухад дуртай л айлгүй яах вэ? Бүх юм одоо л нэг сайхан болох нүдэ гэсэн байхгүй. Манай хэдийн дуг Жүүн дуулсан байдیں۔ Нэрээ Жүүн дагийн пианод байвал доор комент үлдээгээрэй за. Мэдээж заг их чинь хийж байгаа хэрэг л дээ. Тэгээд яг хав би чамайг Солонгос руу явуулах гэдэг нь T-pop-ыг дэлхийд дахинд илүү таниулах гэсэндээ шүү дээ. Солонгосын зах зээл бол том. Эхлээд чамайг сонирхно. Үүний дараа T-pop-ыг сонирхно. Энэ чинь л одоо миний улсынхаа урлаг соёлын төлөө хийх ёстой зүйл л гэж байна. Тэгсэн манай хүн би ганцаараа байгаад нэмэргүй штэ. Харин бүгдээрээ Марс хамтлагаараа дэлхийд T-pop-ыг таниулах болно гэд бид хэрвээ шин дуу гаргаад тэр нь Таиландын бүх чартыг тэргүүлэх юм бол биднийг хамтлагаар нь Солонгос явуулж өгөөрэй гэд тохиролцоо хийдэм. Харин манайс киногоо үзгээд Вильямыг хүлээсээр л сууж байна. Тэгсэн наадаас мессеж ирж байна. Вильямыг хүлээж байгаа бол хүлээх хэрэггүй. Тэр очиж чадахгүй. Асуудал гарсан гэсэн байдаг. Тэгээд яг явах шээсэн Вильям маань хамт үзэх юм уу гэсээр хурж ирнэ. Даанч киноны цаг нь аль хэдийн өнгөрчихжээ. Наад Вильям хоёр маань ёстой эр хүмүүс шиг ярилцсанаа. Тэр хэнийг нь сонгосон бай. Хоёулаа найзууд хэвээрээ байна шүү гэж Вильям хэлэх бол чи түүнд үнэхээр хайртай мó гэд наад асуув. Хангалттай сайн илэрхийлж чадахгүй байгаа ч хижээж байгаа. Би хичээхгүй бол тэр чамаа сонгочих нь штэ гэхэд цаашдаа ч гэсэн хичээнэ гэж амлавал би чамд нэг зүйлийг хэлье. Би түүнд сайн бишээ. Зүгээр л чамайг хүнд дурлсан бол битгий шантраарай гэдгийг л ойлгуулах гэсэн гинэ. Юу хин ч одоо тийм байлгүй дээ те. Манай хоёр Эстийн гэрт кино үзэхэр болно. Замаараа дэлгүүр ороод жоохоо юм авчээ гэдэг. Түүний юу авах нү гэд холоос хараа зогсож байсан. Вильям нэг жижигхэн шарт өрүүлж хайрцагтай юм хамт авчтیں۔ Холоос сайн харагдахгүй заа юу. Тэгэхээр нь яахав дээ бид хоёр нөгөө юу л ань гэд бодохгүй да. Нөгөө юу? Тэгээд гэртээ орж эцгээсэн. Вильям гэрлийг нь сонирхоод бүдэг болгож үзснэ. Танай гэрлийг тохируулж болдсон байж дээ л гэж байна. Тэгээд та тод гэрэлтэй баймаарай нуу гэсэн чи өөрөө л мэдээгээдээ. Тэгсэн 10% байвал сэтгэл санаанд зүгээр ахаач гшиг. Тэгснээ бүр анхны хоол гэрэлтэн ч зүгээр юм уу? Царайхтан сайн хармаар байна гинүү. Ёстой гжигдэж үжин да. Манай хүн гялс өрөөндөө орсноо хоёр дэр гаргаж ирж мэргээл ор мороо бэлдээл унсаа. Яана. За тэгээд киногоо үзэж эхэлвэ. Гар мараасаа хөтлөлцөөл хачаа. За тэгсэн бүр яг үнсэх гэж байгаа юм шиг ойртож ирснэ. Би авлаа гэд яваад өгчүүл яах вэ? Энэ одоо юулт вэ? Хизээ ганц үнсэлт харах юм бэ энэ ч одоо. Энэ хоёрын үнсэлцгийг харах гэж өвгшин ичээнээс хүрдэг байгаа да. Вильямыг явсны дараа нөгөө уутан дайсан зүйлийг нь хартал зүгээр чихэр ажээ. Өглөө нь манай хэд Вильямыг гэрт нь кино үзнэ гэсэн чинь тэндээ хоноо из. Зураг авалтын талбай руу тэндээсээ шууд ирэх байхаа гэд ярьжсэн. Өнөөх нь гэртээ байж идэг нас. Наад түүнээс гэртээ хонсон юм уу гэд асуусан. Киногоо үзэж дууссан чинь гэртээ ирээл хоно штэ гин. Дууй харин арай юу ч хийгээгүй юм биш үсттэй гэсэн. Хийхээ. Хийсэн штэ. Киногоо унтлахөө үзсэн. Тэгхийн тулд би бүр нууцаар копи чихэр авсан гээл од гинүү. Тэгээ дараа нь яасыг гэд лего асуусан чинь Вильям айн гэд гайх чинь. Хонг маань шулуухан юм болохоор та хоёр унтсан юм уу гэд асуугаад байна гэж авдیں۔ Ямар ямаараа унтахав дээ өсөн нохоо оцгор гэж энэ. Би бүрийн дууралж яадаг те. Тэгтэл бүхэл бүтэн 9 ангийн товчлол хийжээд хахад нэг ч унсалт байхгүй заяа. Арай л дэндүү юу Вильям аа. Манай Марсынхаа мундаг юм болохоор 7 хоногийн дотор шинэ дугаа хийчихнэ. Тун амжилттай шүү.
เป็นกรรมการมาตัดสิน Өөнийгээ тэмдэглэх ба яа манай хоёр эцсэн нэг юм үнсэлцвэ. Буудан руу түлхээл яг алхаж байсан. Ёо жаргах замын садаа гэж цэцгээгч хаалга үүднүүдэд тундээ. Орж ирээд хинтээ айсыг гээл гэрээг нь бар самарч өгнө. Арай хийж хөөгөөл явуулж амчин. Тэгсэн тэдний арианаас хуучин X-ийн юмнууд одоо хүртэл гэрт нь байгаа сонсцоо. Яахлаарэ түүний юмнууд гэрт чинь байдгийг аашилж өгдөм байгаас тээ. Тэгсэн зүгээр өмсгөд тухтай байд юмаа гэж авсан. Та бүр хувцсыг нь өмсд юм уу гэд галан дээр тоос заяа. Тэгээд бүгдийг нь хаяулж санаа намарсан хүн чинь орондоо нь өөрийгөө хэд гурван зүйлийг гэртэн тавина. За тэгээд манай хоёр кино үзэж сууж хагаад одоо л нэг юм тийм ээ. Яг л энэ байхгүй юу? Миний хүсэн хүлээсэн мөч. Вильям маань манай хүнийг эцэстэн нэг юм аваад таялаа. Энэ хоёр ч хийхгүй гэж гүрэлээ. Би ч харах гэж их тэслээ. За ер нь ингээд миний санаа амарсан юм чинь яшиг киногоо дуусахгүй даа энэ. Өглөө нь унтаж байхад нь ширтэл ээжсэн. Ягаад намайг ширтээд байгаа юм? Хөөхөн болохоор ч гинэ. Айгу. Цаагаа ууж явахдаа өнгөрсөн шүнд ажгүй байснаа гэсэн. Тэр. Ёо. Вильям маань нэг тийм игдүүтэй зөөлхөн харагддаг да. Гэхдээ орондоо бол алдаг гэдэгт их чинь нэг бөөрөө тавьчээ за. Вильям хамтлагийнхаа байранд ороод ирсэн. Нөгөөдөл нь эр хүн болсонд ч баяр хүргэе гэж агшиг. Дууй тэндээс миний шавч мөндөө гэсэн. Наад харин үгүй миний шавын тэр. Хайрын шуу ханад олох дууй Вильям хоёрыг харж атаархсан бусд нь. Хостой хүмүүс ч ядаргаа таймаа тиймээгээд шивэр авир хийгээстэй. Ердөөсөө наад хонг хоёр нийлээл их чин легог авчээл даа гэж хэлчмээр л байгаа. Асуудалч гарлаа да. Дууйг найз охинтой байж магадгүй гэсэн мэдээ зураг цацагдваа. Пэнүүд нь бүр галзуурж байгаа юм чинь бидэнд л хайртай гэдээсэн худлаа байж гээл цэцгээгч бүр энд нуус нулимс олцсон. Ядчихаа дуу чинь цэцгээгчийн бааяс байхгүй юу? Эморсон хүн чинь нөгөө пен клуб энтрэ хаагаа тайна. Энэ бүхний ард угаасаа заа гихч байх нь тодорхой. Вильям Эст хоёрын үерхлийг дарахын тулд дууийг маань золиод гаргасан байдаг. Таиландын чартуудад тэргүүлэхийн тулд пен клуб гэдэг ямар чухал нөлөөтэй бэлээ дээ. Эст маань цэцгээгч рүү залхан ядахыг оролдоно. Тэгсэн цэцгээгч өмнө нь пенүүд бид түүний хамгийн чухал үн цэнтэй хүмүүс байсан. Одоо түүнд хайрладаг хүн байгаа болохоор пенүүд бид хинч биш юм шиг санагдаж байна гэн. Эст маань Марсийнхан одоо ч пенүүдээ маш их хайрладаг. Тэдний амжилт, мөрөөдөл, ирээдүгээд амьдралынх нь нэг хэсэг нь пенүүд таахид учраас одоо ч үн цэнтэй хүмүүс хэвээрээ шүү дээ гэж хэлдэг. Марсийнхан маань хэвлэлийн баг хурал хийж дууй маань найз охинтой байсан маань үнэ. Гэхдээ одоо салчихсан гэдэг мэдээлэл өгнө. Уг нь энэ хоёр маань хизээ нэгэн цагт баригдаж магадгүй болохоор тэр үед яах ихээ төлөвлөн бэлтгэлтэй байдаг байсан ч найз охинд нь ирэх пенүүдийн дайралт дэндүү амар байсан болохоор жигнэсээ салцгаагээд дууйд хэлсэн байдаг. Гизүүч юм а та. Хайртай хүнийхээ мөрөөдлийг хамгаалахын тулд хийсэн найз охиныхон сонголт юм уу та. Энэ бүх дуулиан шуугааны эцэст манай хэд Таиландын бүх чартуудыг хэрэгүүлэн зааг эгчд батлан харуулж чадваа. Манай хэд ч бөөн баяр. Удахгүй Солонгос явна гэд Солонгосын талаар судлаал. Харин нөгөө талд зааг эгч Эстийг дуудаж уулзаад үнэн дээр бол Вильям та хоёрын зургууд цацагдах ёстой байсан ч Вильямын карьерийг бодож дууийг золиосон төгсөн. Шолоохон хэлвэл Мидо одоо чимээгүйхэн зайлаад өгөөл гэсэн үг байхгүй юу? Ингээд манай хүнч Вильям дэндүү хайртай болохоор түүний ирээдүйд саад хийхгүй тулд салъя гэд хэлдэг. Тэгсэн таныг агентлагаас сурдуулсан бол би яг одоо захиралтай уулзаадгая гэхэд манай хүнч надаас болоо та хэдийн ирээдүй балархыг би харж чадахгүй. Та хэдийн мөрөөдлийг би хамгийн сайн мэдэх учраас хувиа хичээсэн зан гаргаж чадахгүй гин. Вильям маань хоёлаа яаж иж байгаа л учрыг нь олноо. Таал миний хажууд байхад болно гэд байдаг чадлаараа түнэс гуйдагч Даанч Эст маань аль хэдийнэ шийдвэрээ гаргажээ. Тэднийг салсны дараа Заагч манай Эстийг найруулагч болгон тушаал дэвшүүлнэ. Марс хамтлагийнхан маань ярилцлага өгөө сууж исэн. Марс хамтлагийн талаар нэгэн гайхалтай мэдээ хуваалцахад нэгэн хүн иржээгээд захирлыг тайзан дээр урих ба бүгд л дотроо хамтлагаараа Солонгос явах мэдээг зарлах гинэ гэж бодтол Заагч зөвхөн Вильям Солонгос явна гэд ичигчгүй хэлвэл яах вэ? Тагзаараа савлсан манай хэд уурлахад Вильям Солонгос явдгаараа явна. Харин үлдсэн дөрөв нь хамтлаг хэвээрээ үлдээд үйл ажиллагаагаа өргөжлүүлж болно энэ дураараа мó. За. Манай Эсттэй уулзахаар зөвүүн X нэрнэ. Муухай ганцсандаа уучлалт гуйх юм байх. Сүүшиг сэтгэлтэй хүн чинь тэгээд зүгээрээ ойлгож байна гэдэг. Вильямын орхиод явж байгаа хүн ч гэсэн
шаргалтын гэдэг үнээс л болохгүй юу? Тэгсэн хайр даахгүй новч нь өөрийнхөө компани логотой юмуд өгснө. Чи одоо том агентлагийн алдартай найруулагч болсон чинь эдний логог би хийж өгч байсан юм а гэд хүмүүст яриад өгөөрэй. Аль алиндаа л ашигтай гэж авдیں۔ Яг уу эдний логог манай хүн хийж өгсөн нь үнэн л дээ. Сайн дайч биш тэрийг нь ашиглаж компани нэр хүндээ өсгөх санаатай байгаа байхгүй юу? Чи миний зэрэг тохирох хүн бишээ гэд хаяад явсан нь хизээ хэлээдээ. Манай хүн сайхан сэтгэлтэйч тэснэ гэхэд яаж тэсгэвдэ? Энийг аваад зайлаа хөөл гэж хамчин. Вильямын цамцныхаа карманд үлдээсэн захааг Эстман олж уншнаа. Юу ч тохиолдсон бай, хүмүүс биднийг хүлээн зөвшөөрөхгүй байсан ч хамаагүй хизээч миний гарыг битгий тавиарай. Бидний амжилт норж унсан ч би та нартай л хамт баймаар байна. Тэр тусмаа тантай хамт гэсэн байдаг. Ингээд Вильямтай холбогдохыг оролдсон ч агентлагаас нь дугаарыг нь сольчихсан хаана байгааг нь нуусан байдаг. Гэхдээ ганц мэдэж байгаа хүн нь Миг ах. Түүнээс намайг Вильямтай уулзахад туслаач гэж гуйхад маргааш түүнтэй байнга уулздаг газраа ирээрэй гэж хэлдэг. Өнөөх газраа хүлээгээ сууж исэн. За гэгч хүрээд ирдээ. Манай хүн ингээд ажлаасаа халагдваа. Хамтлагийн гишүүд Эсттэй ирж уулзсан. Өмнө нь Вильям тэднийг буцааж нэгтгэхийн төлөө яаж хичээсэн, яг тэрэн шиг бид ч гэсэн энэ удаа түүний төлөө тэмцэх хэрэгтэй гэснээр төлөвлөгөө боловсруулнаа. Энэ төлөвлөгөөний хамгийн чухал хүн нь Эст бөгөөд түүн туслах хүн нь Миг ах. Юу вэ яахлаарэ гэтэл манай ах бас тийм уу хүн биш ээжээ. Наана заах гэгчийн сугны ус мэт харагддагч цаагаараа үргэлж Марсийнхан туслаад явж байд юм байна. Наадтай ярьж тохироод зориуд манай хүнийг ажлаас нь халуулж туслуулах гэж заах гэгчийг дуудсан байвал яах вэ? Ингээд Марс хамтлагийн маань сүүлчийн тоглолтоо хийх өдөр ирлээ. Заах гэгч бүх харийн ажилчдад хандан ямар ч алдаагүй төгс тоглолтыг хийн. Солонгос агентлаг үзэн Вильямыг яасан ч хамтлагийн бусад гишүүдтэй юм яриулж болохгүй. Яг л битсэн зохиолын дагуу явна шүү гэж анхааруулдаг. Марсийнхан маань нэг нэгээр нь үзүүлбэрээ амжилттай үзүүлсээр. Эцэст нь тэдний баримтат кино дэлгэцнээ гарлаа. Вильям гуниг дөрөн үзэл судал гэмтэл дэлгэцэн жирэлцээ тунтарваа. Тэгсэн дахиад нэг бичлэг гарч ирэх ба манай дөрөв саяын бичлэг зүгээр зохиоллаа. Вильям бид чамайг явуулна гэж бодсон юм уу гэдэг. Ингээд түүнийг аваад тайзны доош болгох ба тайзны доор Эстман хүлээгээд байж идэм байгаас тэ. Тэгээд түүн тоглолтын шин зохиолыг өгөөд явуулна. Нөгөө талд зааг гэрч сандран юу болоод байгааг гайхахад Миг ах маань тоглолтын бүх удирдлага буюу гэрэлтүүлэг, дэлгэц, спикер гээл бүгдийг нь удирдах хэрэгтэй болсон. Нэг өрөөнд ороод хаалгаа төгжээд алж яадаг насаа. Харин энэ удирдлагыг шилжүүлэхэд тусалсан хүн бол манай Эст. Энийг л түгээр хийлгэхийн тулд ажлаас нь халуулан барин хичээсэн байхгүй юу? Дайсны гэрэл эргээ ирэхэд эцэс төгсгөлгүй тэнгэрт нисхийн минь зөвшөөрөөж, сайн ч бай, муу ч бай хамаагүй. Зүгээр л өндөр нисхийн минь зөвшөөрөөж гэсээр Fly High гэдэг дуугаа дуулсаар манайхан гарч ирнэ. За ингээд тоглолт амжилттай өндөрлөж, за гэгч маань уурлан та нарыг тараахыг хүссэн ч тарахгүй гэж байгаа бол хамтаараа агентлагаас гараад явдаа. Гэхдээ очруулсан хохирлоо төлнө шүү гэснээр манай хэдэж баярлан биднийг ойлгосонд баярлаа гэд үлднэ. Харин цэцгээгч маань Марс хамтлагийн төлөө хийсэн бүхэнд чинь баярлаа гэд Эстэд хэлэх ба биднийг л баярлуулах сонголтыг хийж харин өөрсдийнхөө зовлонгоо төвчин хүчээр инээмсэглдэг байгаасаа гэж хүсэхгүй байна. Үнэхээр хайртай бол зүрх сэтгэлээ дагаарай. Өөрийнхөө хүснээр амьдраарай. Эцсийн эцэст жинхэнэ пенүүдийн хүсдэг зүйл бол тэдний жаргалтай байгааг л харах байдаг юм шүү. Миний нүгийг тэдэнд дамжуулаад өгөөрэй гэдэг. Вильям Эстийг таах бол дууй найз охин руугаа залгаж ядан эргэлзэн суухад хамтлагийнхан залгах товч дарж өгснөөр учир зүгээ олох нь дамжиггүй байхаа. Вильям ч манай хүнийг хайсаар олж ирэн тэргээд ирээдүйд юу ч тохиолдсон надаас хаашаач битгий яваарай. Үргэлж миний тэргээд байгаараа гэх ба намайг ажилгаа болсныг мэдэж байгаастай тижээхэн байгаастай гинэ нэх өрхөө. Ингээд манай хэд агентлагаасаа гарan хамтлагаа шинээр байгуулж ахлагчаар нь дууийг томилжээ. Хамтлагаа шинээр байгуулснаас хойших анхны үзүүлбэрээ манай хэд үзүүлвэ. Энэ дуу Trust Me гэд нэртэй дуу бөгөөд та хэд сонсоод үзээрэй. Миний хамгийн дуртай дуунуудын нэг байгаа шүү. Хөгжмийн нэвтрүүлгийн дараа дууийн найз охин ирж түүнийг авах бол бяцхан Лего маань наад Хонг хоёр тандан яасан та хоёр ганцаардаад байгаа мó? Та хоёр хойлохноо хоолнд орооч гэсэн Хонг маань би юу? Энэнтэй юу?
Ёстой тийм хайрахгүй шүү. Биднийг холбохоо боль гинэ. Эст маань харин цэцгээгчид найз залуугаа танилцуулъя гэд хамт хоолнд орохоор болсон юм байна. Тэгээд найз залуу найна гэд Вильям ирэн штэ. Цэцгээгч бүр шоконд орж байгаа юм чинь. Энэ хоёр маань гэртээ ирээд киногоо үзэж яснаа нийлүүнаан барьж дийлгөө хоёр амтан жан гэд кино маань дуусаж байна. Бичлэгтэй маань хамт байсан хөөрхнүүдтэй маш их баярлалаа. Хэрвээ бичлэг маань таалагдсан бол лайк, сабаа дарахаа битгий мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.